Амралтын цаг. Өөрсдийнхөө дуртай зүйлээр тоглох үедээ хүүхдүүд тайван, намуухан байдаг. Багш нар өрөөний булан бүрийн өөр өөр зохион байгуулалтын хэсэгт хуваагдсан очдог. Зарим нь хүүхдүүдтэй бөмбөөр тоглодог. Тоглоомон байшин эсвэл өөр эвлүүлдэг тоглоомоор тоглодог л доо. Том хүүхдүүд өөрөөсөө бага хүүхдүүдийг хүндлэх ёстой учраас манай цэцэрлэг өөрийн дүрмтэй байдаг. Энийг бүх хүүхдүүд дагаах үүрэгтэй. Жишээлх юм бол жоохон хүүхдийн хөвтдөг дэвсгэр дээр том хүүхдүүдийн нүдэнд өртгүйц хаалт тавьдаг. Энэ нь нэг ёсны тусгаарлалт юм л да. Энэ нь бас нэг их өндөргүй байх хэрэгтэй. Дээгүүр нь даваад мөлхөх боломжтой. Харин том хүүхдүүд дээгүүр нь гарч болохгүй. Энийг багш нар биш, хүүхдүүд нэг нэгэндээ зааж сургадаг. Гоё гэдэл вэ нөө? Насны эмнэлэл байдгүй бүлгийн давуу тал нь багш нарын хувьд хүүхдүүдийн хөгжил өөрчлөлтийг ажиглах юм л да. Түүнчлэн ангийн талбайг маш үр өгөөжтэй ашиглах бололцоотой байдаг. Өрөөг ихэвчлэн олон хэсэгт хуваадаг. Том хүүхдүүдийг унтаж байх хооронд яг одоо та нарын харж байгаачлан насаар бага хүүхдүүд нь өрөөнд тоглох боломжтой. Эсвэл томчууд нь гадаа тоглож байх хооронд багш нар нь бага хүүхдүүдэд асарч байх жишээтэй. Үдээс хойш бид нэр багчуудтай ажилдаг. Ингээд 2:30 болоход том хүүхдүүд нь сэрнэ. Тэр үед харин багчууд нь ядарсан байдаг болохоор энэ мэтчлэн гэрэл ажиллана да. Багш нар бид нэр хүүхдүүдтэй ажилласаар байгаад өдрийг маш завгүй өнгөрөөдөг. Бас ойрхон сэрж анхаарал нэлээд шаарддаг хүүхдүүд ч байдаг. Гэвч бид нэр ажлаа сайн зохион байгуулдаг учраас бидний ажил тийм ч их ачаалттай биш ээ. Хэдийгээр олон хүүхэд байвч өдрийн турш нам тайван байх нь бидний хувьд хэвийн үзэгдэл байдаг.